газруудыг, хүүхдийн паркын газруудыг, хүүхэд эмэгтэйчүүдийн өмч байсан бүх газруудыг энэ хүн л үгүй хэлсэн. Хэдэн олигарх компаниудын мэдэлд өгсөн юм л байгаа. Энийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас энэ дээр анхааралтай хандаж нэр дэвшиж байгаа асуудлыг эргэж харах зүйтэй байхаа гэж санал дэвшүүлж байна. Би Улаанбаатар хотын захирагчаар 7 жил ажилласан. Хууль эрх зүйн хувьд бол Улаанбаатар хотод иргэд аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг бол нэслэн засаг дарга шийдвэрлэдэг. Би хууль тогтоомж дагаж мөрдөж байгаа журмын дагуу Улаанбаатар хотын засаг даргын хувьд иргэдэд газар олгох чухал байгууллагуудад бүтээн байгуулалтын ажил зориулж газар эзэмшүүлэх энэ асуудлыг шийдвэрлэж байсан. Энэ ажлыг 2005 онд хүлээлгэж өгсөн ч байна. Хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд ч тэр ажиллаа өгснөөс хойших хугацаанд ч тэр ямар нэгэн хууль хяналтын байгууллага асуудал шалгасан барьсан хууль дүрм зөрчлөө гэж ингэж асуугдсан хэрэгцсэн зүйл бол байхгүй. Мэдээж хэрэг улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсүүдэд сайн нэр муу нэр аль байдаг. Тодорхой зорилготойгоор бас ийм яриа өөрөө бол гарч ялангуяа сонгуул юм уу ямар нэгэн албан тушаалын үед бол ингэж яригддаг. Хэрвээ Бацандан гишүүнд тодорхой асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагуудад тавьж шалгуулахад бол би энэ хэмжиглээд авах зүйл бол алга байна. Хүүхдийн паркын тухайд бол 2003 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үндэсний соёл амралтын хүрээлэн 2010 гэсэн хөтөлбөрийг баталсан. Энэ баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын компанид тухайн үеийн бас засгийн газрын хэрэглэх газар холбогдох хүмүүстэй зөвшөлдөж ирсэн санал хүсэлт юмны дагуу ингээд Японы Иточи группийн саналын дагуу хөрөнгө оруулалт хийх, паркийг шинжлэх ийм хөрөнгө оруулалтын эрхийг олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй, засаг даргын шийдвэртэй. За энэ паркийг шинжлэх ажил бол би зөвхөн хэмжээнд бас хийгдэж байгаа гэж ингэж ойлгож байна. За парк дотор газар олгосон тухай асуудалд бол миний гараа үсгтэй газар олгосон ийм шийдвэр байхгүй. Бацандан гишүүн хэрэг асуудал ярих гэж байгаа бол асуудлаа өөрөө судалж үзчихээж тэгээ хөндөж ярьж явах хэрэгтэй. Хэн нэгэн хүний шийдсэн асуудал болгоныг ер нь хотын дараагаар ажиллаж байсан хүн болгон л ингээд яриач ихэд ээж болдгоо гэж ингэж бодож явж болохгүй хаа.